Тэгвэл хүүхдэд дэйлтэй өв соёлыг бий болгоё л доо гэдэг зорилго тавьмаар байна. Ерөнхий сайд таныг өөрөөр хэлбэл хүүхдийн төлөө үндсний зөвлөлийн тэргүүн таныг яг энэ эндэр дээрээс яг энэ суудал дээрээсээ хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулаад хурдан морь унах, хаврын уралдаанаар хүүхэд унуулах асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн засгийн газрын тогтоол гарсан гэдгийг уяач нар зоригтойгоор эндээс хэлээсэй гэж хүсэж байна. Баярлалаа. Та нар тунгалаг тамир арман дээр ч гэсэн уншаарай. Морь уралдаанууд зохион байгуулаад өвөл зөнгөө захиур төмрийн морийг төвжил улгааж яваад морь уралдаанд оролдуулаад ингэж яваад тийм түүхэн уламжлал байгаа юм. Чингис хааны 8 шарган морийг хулгайлаад морины хулгай Чингис хааны үед байсан гэдэг шиг одоо нэмэлт гэж. Олон болохгүй гэж хоёр талдаа туушраад байгаа шиг. Хүүхд тус спортоор хичээлэх эрх нээлттэй байх ёстой. Ямар ч спортоор. Уучлаарай ерөнхий сайдаа та маш сайн хариуцлагагүй гэлчлээ. 2019 оны 54-р 57-р тогтоол дээр жил бүрийн 11 сарын 1-ээс 5 сарын 1 хүртэлх өдөр хурдан морь уралдах хүүхдийг сунгаа өсөргөн 18 нас хүртэлх хүүхдийг хоригдсан байгаа. Гэтэл та энэ ч уяачд болон хүүхдийн эрхийн асуудлаар ажиллаж байгаа хүмүүсийг хоорондоо очроо олоо гэж энэ эндэр дээрээс хэлж байгаа чинь маш хариуцлагагүй сонсогдож байна. Та эндээ бас эргээ залруулах хэлэх үү? Би та нарыг хэлж гисэн болохоос учраа олгүй бол тэ битгий ингээ хэрэлдээд байл гэж.